Монголчуудын Эмдэл радио 88 урлаган дээр сугат оруулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиайлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчүүд радион 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шуудурдаг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 7-ны даваа гарагийн яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Номой, Мөгийн, Анжгаа, Гэрлээ, зориулагчаар мөнхсөгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар MJ Motors Mongolia, за мөн Silk Feminine Wash, Шингэн саван хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв рамаас заллин гэдэг сэдвээр ярилцсанаа. За нөхцөл байдал Анжгаа хотоор сонсдог урлагаар маш олон удаагийн рамаас заллинд өртсөн эсвэл өөртөө ингээд барьцаалагдаад одоо жишээлбэл кино хүртэл ярьж өгчээсэн байхгүй. Одоо ингээд бид дөрвийг за энэ нөхцөл байдал заяа. Яг ийм заллин хийдэг амар том бүлэглүүд. Сая сүүлд 6 ус дамсан 500 хэдэн хүн баривчлаа өстэй тий. За тэгээ яг ийм бүлэглэлд бүгдээрээ баригдсан заяа. За тэнгуүдээ энэ барих одоо нөхцлүүд нь ингээд чамааг одоо амар өндөр цалинтай ажилд оруулна, маркетинг менежерээр авна маавна гэд бүр ингээд доллараар цалинжуулна. Гэрээ мэрээ байгуулад тэгэл чи тэр уусад буулаа толгойд чи хар шуудаа углаад аваа явцсан. За тэгэл ийм газар очицсан. За тэнгуүдээ одоо бидний чинь шууд компьютераар суулгаад одоо рамаас залин хий гэж байгаа байхгүй юу? Одоо өөр тэгвэл алуулна штэ. За ийм нөхцөл байдалд орсон байгаа. Одоо бид нар бол өөрсдөө хийх юм байна тийм үү? Тий. Одоо бид нар одоо рамаас залин хийх хүмүүс аахгүй. Яа тэгвэл хийхээс өөр аргагүй. Яа тэгвэл бид нар ингээ өөрсдөө барьцаалагдаад хүзүүн дээр хутга тавиулсан. Ална. Оо яг үнэ. За тэгвэл ямар нэртэй Facebook хаягтай болох вэ? Хиний юуны зураг тавих вэ? Яагаад номццгээ? За би гадаад байгаа штэ тий. Гэхдээ тэр мэр ёор хамаагүй. Чиний хаана хамаагүй? Хана хамаагүй тий. Энэ нөө зохиол дээр ингээд нөө 100 саяыг оол бусдад залилж бол эсвэл гэрээс авчир гэдэг байгаа юм байна тийм үү? Тийм юм ерөөсөө яриа. Чи яга хөдлөх давтчихгүй. Тий. Яа ямар хэцүү юм бэ? Тийм юм яриаггүй хахад хөөдөөс шал өөр юм яриад байгаа юм. Арамдаа яаж байгаа. За зураг ямар зураг тавьсан тий? Одоо угаасаа өөртөө ямар нэр өгөх би юм? Ким Тэхигийн зураг тавиад, Ким Тэхигийн зураг тавиад тэр нь яадаг хүн бэ дээ? жүжигч салгах жүжигчин байдгийг. Тэгэнгүүтээ Ким Тэхигийн зураг тавингуудаа тэгээд нэрээ болохоор Miss Ko гэдэг чинь. Miss Ko. Гэтэ чамаа Ким Тэхи гэж бодохгүй ш. Бодох юм байна. Залли юм тий. Ким Тэхигийн бүр нэг халтар зураг авчихсан заяа. Чи Ким Тэхи болж залли их гэдэг байгаа мó? Ким Тэхигийн бихтэй бүр нэг халтар зургийг тавьчихна. Тэгээд намайг ингээд угаасаа жүжигчинтэй адилхан гэдэм аа. Би ийм ингээд удаад ингээд ийм төстөө царайтай гэд өөрөө Ким Тэхи гэж хэлэхгүй. Ким Тэхи гэдэг чинь хэний хүүхдүүлээ? Солонгос жүжигчин байх юм аа. Нөгөө нэг юу штэ. Ёожингийн шатны нөгөө муухай хардаг хөх штэ. Сонсдог урлаг байна штэ тий. Нэг баачка Брэд Питтэй чатлаад. Брэд Питт юу штэ тий. Сонсдог 400 шүү байна. Чи Брэд Питт маань бүр ингээ халаа малганд орж байгааг бүр 6 явуулаад. Тэгээ видео кол ихлээр Брэд Питт л байна заяа. Уу ямар аим. Тэгээ бүр хамаг юмаа тавьж туугаад тэгээ бүр бас бөө юм болсон ш. Тийм штэ би тэгэхээр Ким Тэхигийн л зургийг тавиал залхахтал Ким Тэхи л байж байна. За. Одоо наад рамаас залин чи бүр төгөлдөрчөөд одоо ингээд бүр юу яадаг болсон чинь ингээд химэл оюун ухаан мухан ашигладаг болсон. Уус чи тэгж Ким Тэхи тавьж байгаараа тий. Зүгээр л Скватрын нэг аятайгаа охины зураг тавихгүй. Энэ анжаах бол чамайг Ким Тэхи ч танихгүй. Синий үгтэй гоо. Тэгээд анжаах үгийг зайлдаг байхгүй шүү дээ. Анжаах цэг тавд байсан тэрний охин байлаа. Тэгсэн бүс Өөр юм бэ? Өөр юм бэ? араа бодчих тэдний үе Ким Тэхиг танихгүй. Чист би Ким Тэхи байна. За надад тэ Диважингийн шатын муухай хардаг хүүхэн гингүүд би санчлаа. Яа вэ? Нөгөө нэг дараа нас нэг юм амарлаг тагнуултай кинон тоглоод идэв штэ тий. Тийм ээ тий. Ер нь бол миний чинь нөгөө нэг юу одоо би нөгөө нэгэнтэй гадаад руу ингээ гарцсан юм чинь Монгол Universal чи юусоо тий гадаадад гарцсан гэж юу битээ зүг. Сошиал орчин чи хаанаас ч заллих боломжтой байхгүй юу? Чи чамд яагаад гадаадад гарцсан гэдэг нь тийм чухал агаад байгаа. би тийм гадаад явж үзмээр байгаа юм. Айцаалагдаад чамаагүй. Тэр нөө гадаад хүмүүсээс зөөвөр хийх гэдэг байхгүй юу? Бас жоохон хаяа хатахгүй чамаагүй. Чи Монголоос ч гадаад хүнийг лөөрдөж болно. Болох юм ээ. Араа би ингээ харууд углаж байгаа. Нөөцөг баярлаа. Ингээ гадаад явтаа. Гадаад явах юм уу?
Намайг битгий оргаарай гэж. Байсан гээд би гадаадас залдیں۔ Тэ гээд. Намайг орхио гэж. Наагаад юм. Өөрөө сайнаараа явуулсан. Хил давуулаа шийдэж айгуу буцаалгүй гэж орсон. Йоо. Хөр итэг аваа шүү. Please come on. Йоо. Чамаа гадаадад гээд толгойд ч хаашуудаа углаад аваа, хар удаа углаж аваад ганц зөхөж ухаан алдуулаад нэг подоо шиг юмд оруулсан. Чи Монголд оож байгаа мó, гадаад ч байгаа мó мэдгүй. Тэгэл чамд гадаадад гэлж гадаадад л гэж бодсон шүү дээ. Тэгээд чамд тэр гадаад Монголны яг ямар ялгаа? Гадаадад хороолж 60 байрны бодолтой байгаа та. Тэ. За тэгвэл би өөрөө зулааг нэрлэж юм. За Монгол дотроо л нөгөө чи залигээр шийдээ. За. Гадаад үуч гараад чи тэнцээ байгаа цагаан байр. Би нэрээ подолтор байгаа бол би нэр өөрөө гадаадын подолтор Монголын подолтор мэдгүй юм байна. Нэр мэдгүй юм байна. Би бол олонний танил хүний цар авахгүй албаар хинч танихгүй гэхдээ гоё царайлаг залуугийн зураг авна. Тий тэгэл надтай юу гэдэл Моника Белучи бичээ сууж байгаа юм гэдэг чи. Би итгэх нь уснаа. Гоё үнэхээр гоё царайлаг залуу. Би надтай нэг хүүхэн бичээд байгаа. Байж л та мөөгийг жоохон яриулаад хэл та. Би өөрөө арамаас дэлэнд одоо хүртэж байгаа шүү дээ. Жаа Монгол хэл муу мэддэг нэг гоё хүүхэг. Үнэхээр гоё хүүхэн. Тэгээ би видео кол хийсэн чи ярьж илээ. Тэгээ манай яах вэ? Ярьж чадахгүй юм чи. Нэрээ яриад байгаа мó? Нэрээ харин тий. Йоо. Юусэн ингэ. Тэгээ цаа чи юу гэж ямар өвчтэй гэж байна? Оо хайртай л гэж. Одоо өвчнөө ярих болов би тэгээ нэг мөнгө төгрөг чи өвч авсан юм өгч чи бити мөнгө яриа одоохондоо Гүүштэй одоо юу яаш та одоо наадах чинь удахгүй ингийн заяа цэрэгт нөхөр нь байж байгаа тэгээд нас ороод тэгээд тэр цэргийнх нь нөхрийнх нь цалин гээд амар их мөнгө 5 насныхын даахт модал гээд амар их мөнгө авах хэрэгтэй болсон гэж чамд хэлэн заяа. Тийм үү. Эсвэл өөрөө өвчин тусна. Бүр амар мэрэгцсэн байлээ. Би ингээд одоо нэг мөнгөний асуулт нь орж ирэх болов гэж мөнгө рүү ингээл яриагаа шилжүүлэн гутал. Үгүй мөнгө бишээ. Одоохондоо мөнгө бишээ. Чи тэр сэтгэл чухал гэдэл. Яг ингэх юм бэ. Тэгэхээр бүр Яг ингэх юм бэ. тэгэхээр ингээд би нэрийн үний чив шиг санагдав. За байж жоохон төвчж хамтран хэлж ярьсны дараа хоёлаа явъя. Тэгээ. За ёо. За Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. Бүр заллин гэхэд нүдэн зэрэгээр аман ажиллаад Чаддаг юм. За манай найруулагч Сантас солгоо оруулсан байна. Хин хамгийн сайн рамаас залливч болж чадах вэ? Аадан мөгийн бэдэн амжгаа, бэдэн гэрлээ гэт нэмэн. Энд дээр одоо төрүүлэх хэрэг байна уу да? Мөгийг жоо шахаад үгүй. Ямар ч хамаагүй юм дөрүүлж мараа. За өөрөө их таал угаасаа төрүүлж байгаа штэ ер нь. Йоо. За мөнгөс дармаас талангаар үнэхээр хуснаа. нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MJ Motors Mongolia хамтран ажиллаж байгаа. За Английн 100 жилийн төвд MJ автомашины брэнд байгаа. Тэгээд Шанхайд угсрагддаг Хятадын хамгийн том SAIC Motors гэдэг компанид үйлдвэрлэгддэг. За энэ SAIC Motors дээр бол герман машин үйлдвэрлэгээрээ дэлхийд угаасаа алдартай. Тэгэхээр Монголын нөхцөлд маш тохирсон шоо шин 2024 оны тэг километр гүйлтэй машиныг үнийн үед та 35, 40, 45, 75, 90, 95, 135 сая орнд худалдаа авах боломжтой байгаа. Тэгэхээр эдгээр автомашины брендийг Global Motors компани Монголын зах зээлд импортлж байгаа. 35 сая төгрөг төлөөл тэгэл шууд юу гэж бодлоо. Шууд ингээд Дундгарын жип штэ. Дундгарын жип. Дээрээс нь тэг гүйлттэй тий. За тэгвэл жишээлбэл би 35 саяын машин авлаа гэхэд доторх тэр нөө салон малоныг нас захиалах боломжтой мэлээ штэ. Би одоо цагаан салонтайг авъя гэдэг ч юм уу тий. Манай чимгтэйг авъя гэдэг ч юм уу. Хятад машин гэхлээр л нэг юм нэг Мязагийн удаа. Одоо хятадууд чинь сансарт нисэж байгаа нөхдөө. Тэр нөгөө технологи муу 100 байдаг чи өнгөрсөн. Эдний машинууд хэтчил ингэж байгаа байхгүй. Яг ийм нөгөө нэг сайжруулсан ган бүгд ийм нөгөө ган хийц буюу сайжруулсан төмөр бүтцтэй. Тэгээд евро стандартын еврогийн евро НЯП гэж NCAP гэж нөгөө нэг стандарт байдаг. Тэрнгээр аюулгүй 5 одтой гэж байгаа байхгүй. Тий. За тэгээд мэдээж бензин зарцуулалт бага. Тэр GDI гэдэг нь одоо Япон машинууд хүртэл GDI хөдөлгөртөө шүү дээ. GDI гэдэг чинь тий хурд гаргаж чадна гэсэн юм бензин бага хэрэглэдэг байхгүй. Тий бензин хурдтай машинууд ч бензин хийдэг гэдэг шүү дээ. Одоо хүчтэй машин бензин их хийдэг гэдэг ойлголт байхад ба тий GDI чинь тэгж багасгасан. Тий хурд цаа авдаг хэрнээ бензин бага хийдэг гэсэн.
За тэгэхээр машиныхаа маркаас хамаарат 2WD 4AWD 4VD хөтлөгчийн төрөлтэй гэхээр одоо нөгөө урд 2 дугуугаараа майждаг, 4 дугуугаараа зэрэг майждаг. Тэнгүүтээ ингээд урдаа хөтлөгчтэй машин ардаа ингээд бүгсэн хаяа шарваад байдаг мэдэг гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ ийм төрлүүдтэй. Тэгэхээр одоо манайх чинь цас мастай их болтоор нэг дөрөв талдаа майжтай гэдэг ч юм уу тийг захиад. Коостой ин гэдэг шүү дээ. Яг үнэ. Одоо миний машинд одоо авсны дараа ямар нэг гэмтэл гарлаа гэхэд буцаагаад эднийх өөртөөс мэрэгжлийн инженерийн багтай юм байна тий. Тэргээд цэцүүлчих юм байна. За тэгэхээр та шоурум дээр нь очиод машина унж үзээд илээд хараад таалъя гэх юм бол Баяннутрын 26 дугаар хороо буюу Хүнүүгийн гудамж Эдүк кампус отхон гэж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Дүнжин гар улдааны төвийн ертөнцийн зүгээр яг замынхаа урталт бүр энэ Global Motors-ийн өөрсдийнх нь цэцэрлэг, сургууль, энэ шоурум бүр айгүй том талбайтай газар байгаа заяа. За энд очиод үзэж болно. За мөн гоё кашмирын үлдэр эсрэгтэй бол Global Motors-ийн шоурум байгаа. Тэгээ борлуулалтын албаныхантай 91-2 74 46 91-7 75 48 гэдэг утсуудаар холбогдорой. Тэгээд MG Motors Mongolia гэж латинаар бичиж болно. Global Motors гэж крилээр бичиж болно. Аль алинаар нь ч гэсэн та сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MG Motors Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. За, Рамас зайлшгүй үргэлжилж байна. За, Анжгаа. За би өштэй Анжелина Жолигийн зургийг тавиал Анжелина Жоли гэдэг нэртэй тэгэл зүгээр шилнэ. Яана. Анжелина Жолигийн зургийг тавиал Анжелина Жолигээр нэрээ өгөөл тэгээ ширлээл дайна. Ширлэн гэж юу? За. Тий. Тэгэл Google Translate ашиглаад гарууд руу өстэй нэрээ хусч өгнө. Би олдё штэ тий. Арга барьлаа арай жоохон муухай юм да. Гэхдээ яах вэ ингээд одоо өөр арга байхгүй. Би бол эрэгтэй хүн болж бичнэ. Яагаад хүн болж байгаа шиг. Яагаад тэр би эмэгтэй хүн учраас эргүүлээд эмэгтэй хүнийхээ сэтгэл зүйг мэдэх байхгүй юу? Яах вүлээр инглээр энэ яаж уярдаг вүлээ мэлээ гэдгийг би мэддэг учраас эмэгтэйчүүдтэй танилцсан гэсэн үг байхгүй эрэгтэй хүн болоод за тэгэнгүүтээ мэдээж хамгийн дажгүй гэсэн тийм олонний танил манил хүний нэр бол авахгүй тэр чинь бол одоо нэг тим юмд бол маш цөөн тооны бүр нэг хөөхидөө гэмээр хүмүүст хурд нуухээс биш алаг дажгүй залуугийн дүрд хувраал тэгэл одоо өстой цэргийн хүмүүн болдогсон ч юу яадаг гэсэн ч юу те тэгээд ямар ч лээсэн тэмүүтэ нэг юм тэтгэртэй гарцсан нэг ингээд хүүхдүүд нь тусдаа гарцсан да ялангуяа Америк гэдэг нэг тийм авгаанар байдаг аахгүй одоо имэнэр өөр нэг хийц хүрцэн заяа тэгэл би ямар ч байсан яаж яж байгаа л дансныхын мэдээллийг аваад тэгэл нөгөө хүмүүстэйгээ за би яг хэдийг болоод өгчүүл намайг суллах юм гэж байгаа л тэгэл нэг хүний дансыг ховхлон доо тэгээ дараа нь ардаас нь өстой өөрөө амар их нүгэл хийцэндээ мэдж байгаа учраас тэгэл өстой гандан мандаа ордогсон ч бурхан байна тэгэл тэрийгээ тэгэл нүглээ цайруулах л бах та. Манай гэрлээ чи одоо өөрөө яг залилан дөртөө явж байгаа шүү дээ. Нэг Америкас гэдэг нөхөр холбогдоод заллаа л яваад байгаа шүү дээ. Иш дулмаа. Тэрэндээ хайртай гэж ихдэг. Нөгөөдг нь хорооллоос л бичээд байгаа. Хороолын фотоолаа гэдэг. Нөгөөдг нь хорооллоос л бичээд байгаа өөргөөс. Гэтэ яма. Гэхдээ нэрийн гэсээ яг нэг эрэгтэй хүмүүс амар баг өвддөг гэсэн чинь. Эрэгтэй хүмүүс болохоор амар дээлхтэй. Эрэгтэй хүмүүс бол барагдаа л бол өртгөө. Чамд заллагдах хамтаа кимтэй химээ хийгээд таньдаг нь одоо таньдгүй 87% юм шүү. Яг бичиж. За ингээ над руу мөг шилж үлэхс. Данс واخхгүй шүү дээ. Юу яа хичнээн цаг хугацаа зарцууллаа. Яаж байгаа. Нэг жийсэн. Хинтэйг чи хэм билээ. 100 саяыг авах гэж байгаа хүн чинь бас нэг зэрэг 100 хүнтэй чадлах байх шүү ер нь. Би ч гэсэндээ ихтэй яг хүүхдүүд нас те хаяад явцсан одоо ингээ ганцаараа амар хараас бүр яхир царайтай эрэгтэй хүмүүс рүү чинь. Тим хүмүүс чинь цаана зөөлөн байгаа байхгүй. Иш дуулмаа. Надаас бол юу ч додохгүй шүү чи. Нэг тийм яхир царайтай биш байх гэж бодож шүү. Би чи өстой амар шүү. Нэр чи шулуухан анжгаах их ус. Мэдгүй. Ноо саягаа. Чи мэдээд нь шүү дээ. Тэгэл бичээлээ. Тий. Худлаа яхир зэрэлж байгаа заяа. Дотроос та баярлцлыг өгч байгаа. Яа гоё гэдэг. Тэгэл удаачгүй дээр пүрүүсэл зүгээр чи нэг шүү. За одоо угаасаа хоёр дахь асуулт нь яг ингэж орж ирж байгаа. За одоо бол ямар ч байсан ямар нэртэй Facebook хаягтай болох вэ гэсэн чинь нэрээ. За чи Кэмдэг гэсэн чи би зулаа штэ. Энэ Анжелина Жоли гэсэн. Чи бол Монгол дотроо л юм бэ тийм үү? Тэг би гадаад тэр гоё. Би англиар олзуулаа. Монголоор зулаа. Чи John Wick гэдэг юм. Яг
яг бодтой нэр. Йоо. За би одоо мэдгүй яа гадаад нэртэй болно гэхээр одоо Жошуа Мош болох юм одоо мэдгүй ямарсан л би эргэтэй л хүн болно шүү ямар ч байсан заяа. За хэний зураг Аладдин гэдэг өгчихгүй. Аладдин уу? Бас болж юм те. Тэнгүүтээ яг тэгээд нэг Аладдин ч фейк хаяг л та. дажгуудуу залуугийн л ямар ч гэсэн зураг тавина. За одоо хоёр штэ мөгийн ямар хүмүүс рүү чат өчвэ. Чатаар 7 хоногт хэдэн удаа, хэдэн цагт, хэр удаа юуны талаар чатлах вэ? Яаж уяраах вэ? Одоо яг арга барил руугаа орлоо. Одоо юу яг гэрлээг үе их нөрөл бичнэ. Гэхдээ нөхөртэй дараа ээж 3 хүүхэдтэй. За. Тэгэл тийм хүмүүс л бичнэ. Яагаад заавал нөхөртэй гэж? Нөхөргүй хүүхнүүд бол угаасаа нэг тэгж юу аахгүй шүү дээ. Мөнгө авахгүй. Зөв. Нөхөртэй мөнгөтэй болж та. Тэгээ ингээ нөхөр нь тоодгүй ажил ихтэй артаа. Тэнгүүд наадах чинь зүрх сэтгэлээр нь тоглолт юм штэ уяраа штэ. Тэгэл уяраа. эхлээл зүгээр ингээл халамжлаад бичээд. Өглөөний минь сар 8 ингээл Гүнжүүлээ сайхан амарсан уу? Тэгэл хэлнэ штэ. Тэгээд хүүхдүүд чи хэцүү байна нэрээ тэгдэг Одоо дээ. наадмын номын ч бол аль зур уярцсан л байна. Энийг үгүй битгээд бодсон. Зүгээр 2 сар номерыг бичгээд зүгээр нөхрөгөө машины шууд буудаач. Наадчаа. Аваад Машин байхгүй. Тэгэл чи одоо мөнгөний одоо нэг байнгын шахуул нэг тийм аар сарган шалдар булдрын юм хэрүүл өрөөл хийгээ. Тэгээд хоёр хүүхэд байрны лизинг мэзэн гэж бүх юмуд гинтхэн нэг залуу гарч ирэл чамаа халамжлал гэхэлэр чамд амар сонирхолтой санагдав. хайгаар чи тий бүр ингээд давраад хайгаар чи ингээд тий хайгийг чи авч байгаа тий эхлээд би чамаас юу ч авахгүй зүгээр хайгаа өгчих гээл хайгийг чи аваад тэгэл өглөө болгон цэцэг явуулаа. Нэг цэцэг явуулаа. За тэгэл 1000 цэцэг болохоор нь уулзъя гээл. Йоо, тийм үү. Одоо хэдэг өгөхгүйгээ боддог. Тэгэл пост Чигсэндээ баг уйрын шүү хаа. Би уярахгүй. би новцсэг чигсэн чи новцсэг ажиг чигтэй. Би өөрийнхөө хаягаар Анжелина Жолигийн өөрийнх нь яг юм нөө фэн клубийнх нь юу орчихно. Тэгэл тэрэн дотроос л олзоо хайна да. Намайг нэг тоогооч могооч гэд бичиж байгаа гаруудыг л отно. Тэгээд тэр нөхрийн өөрийнх нь сошиал руу н ороод судална. Ямар багийнууд байна гэж судалж байгаа л тэгэл чи нөө над руу тэгж бичээд байсан залуу мөн үгээд ороход л цаад чинь паниктэн штэ. Тийм чи нөө манай юун дээр групп дээр миний групп дээр чи тэгж биччихсэн хүм мөн бидтэй гэж ороход л шок болно ш. Тэдэн сарын тэдэн чи тэгж бичсэн ш. Тэгээд Анжелина Жоли өөрөө бичгээр тэр хүн чи итгэхгүй. Итгэж тэр нэг Тэр хүний Анжелиныг Жоли танихгүй. Анжелиныг нь олно ш би. Тэр Анжелина Жоли биш ээ. Ямар гоё уралтай хүүхэн бэ гэж боддог. Тэр танихгүй шүү дээ. Тэгээд юу яана. Тэгэл одоо би ингээд Брэд Питтээс салцсан байгаа магаа гэл тэгэл одоо чи яг гоё болж байгаа байхгүй. Брэд Питтээс салцсан байгаа. Надад одоо яг нэг хөхний хор тавдар ингээд дахиад сэргэх гээд байгаа шиг байна. Бас нэг хитэн төгрөг хэрэгтэй байгаад байдаг. Миний айжууд одоо ингээд надад урам зориг өгөх эрх хүн хэрэгтэй байна мэн гэл тэгэл бичнэ. Брэд Питт чи манчи суучиг үү яг. За салаад амар удаж байгаа штэ тэр. Харин тий. За тэгсэн ч гэсэн. За дэмжин ажиллагч ярьчаад өргөжлүүлээ. За Улаанбаатар хотод 17:31 минут болсон нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар торжигнох дууг март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө Батулаг авц сервис дэмжин ажиллаж байна. За торжигнох дуу чимээ нь машины явах эдангийн эвдрэл гэмтлийг илтгэдэг. Харин эвдрэл гэмтэл нь альва осол аваар асуудлын шалтгааны эхлэл болдог. Ийм учраас автомашинтай холбоотой хүмүүрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Батулаг авц сервисийн ажил болгож торжигнох дуу аянаа эхлүүллээ. За тус аяны хүрээнд рүүлийн аппаратны засвар 10%, амортизатор худалдаа 10%, машины доторлогоо битүүмж дуу дарах үйлчилгээ 10% болгож чандаруулсан байгаа. Тэгээд та өөрт ойрхон салбарт хандаж цаг авах шаардлагагүйгээр үргэлжлүүлээрэй. Утас нь 7777 77 28 77 77 77 28. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч тожигнох дууг март орчныг мэдэр дуу чимээгүй Монголын төлөө гэсөөрэтээр Автулаг авц сервис дэмжин ажиллаж байна. Баярлалаа. Баярлалаа. Наад руу чинь энэ манай найруулагчийн албаных нь явмаар юм байна. Эдний машин гэж зүгээр нэг шагшуур өгч өмшгөл юм явж идэм бил. За би ээжтэй те одоо тэр нөгөө эмэгтэй хүн
эмэгтэй хүнийхээ сэтгэл зүг амар сайн ойлгож байгаа гэх тэгээд тааш. Тэгээд би чинь бас яг одоо яг тэр яаж ийн ганцаардж гин үү? Би хүүхдүүд нь яасан ингээл амар гоё ойрхон амьдрал. Тэгэл тэр нэг юм ганцаардаад байгаа сэтгэл зүйдээр нь л тололт юм л гэсэн үг шүү дээ. Ер нь бол Энэ бол биднийг санхүүжүүлэх хүмүүс дандаа эмэгтэй хүмүүс юм биш үү? тийм шүү дээ. Эрэгтэй хүн баг ийм рамаас зална. Бараг л өртөхгүй Би тий. ихтэй яг нэг эрэгтэй хүн олоод ирч чадна. Гэтэ юу тэр нэг хятадд нэг 400 шууганаар яригдж байгаа заллинд өртөж байгаа нөхдүүд нь дандаа ирчүүд байдаг. Гэтэ тэд нар чинь заллин биш. Зүгээр л ингээл нэг тийм инфлюенсер хүүхэн дээртэй сайн уу гэж хэлүүлэхийн төлөө бүх мөнгөө ингээд шавхаад өгцөн тий. Тий ерөөсөө ингээд спонсордаг юм яа штэ. За манайхан ширлэрэ за тэдэн ка хийгээрэй гэдэг. Тэгэхээр тэгэл амар лаг хүүхэн ингээд ахаар тэгээ мөнгө бас хийдэг тийм хүмүүс байт юм лээ. Live stream хийдэг. Чи гэрлээ уулан залилжсанаас шууд хаалтаа групп нэгээ зүгээр шулуухан шиг харилтий. Сайн уу 20,000. Үнчи 50,000. Тий, үлгэр уншиж үгүй 200,000 яа. Хэрвээ би хүү алдахгүй байлаа тэр чи хичээл та. Гэрлээч угаасаа тэр нөө юу олчихно. Нүг хүмүүсийг ингээд нөгөө нэг Чамаар сайн уу гэж хэлүүлээд 20,000 өгөх юм уу? яа тий өгчил та. Чи ямар муухай юм уу гээ. Хүн бас нэг жоохон багцаатай байна. Сайн удаа гол нь биш юм уу? Ёо. Нэг жоохон багцаатай баймаар байна тийм ээ. Бас харуулж үзүүлэх юмтай баймаар Гэ байна. тэгэхгүй болвол эн чинь хандаа. Чи Би яг мөнгө олж ирч чадахгүй болчиход байна шүү дээ. Өө чи тэр хаалтаа группийнхаа учрыг ойлгож байгаа юм уу? Халтай гүрэх Тий. үү? Тэр мөнгөтэй хүмүүс л орно гэсэн. чи юу нараа? Тэ чи юугаа үзүүлж мөнгө авч байгаа? Чамд юу нэг хааж нуугаад ах юм юу байгаа. Эхлээд Хүнээс илүү юу байгаа? өөрөө заллах гэж оронгот өөрөө заллах. Хүнээс илүү юу байгаа? Нөгөө группийнхаа хүмүүсийг олон бодох гээд хүмүүст мөнгө өгөөд Өөрөө баг ирж заллах. За. Ер нь бол тэгээд хамтдаа Харин 20,000 сайн уу гэж хэлээгээ. Тийм бол нөгөө ирчүүд нь тгий нөмөө эхлээ үзүүлчихээ. Тэгээд адаа голч. Тэгээ өөрөө заллах зөөлөө. Хамаг юм минь хараа үстэй. Тай зөөлөө. тэр харсан хүмүүсийн хайнууд байгаа шүү. Тэр дандаа хуурамч аяг шүү угаасаа. буцаагаад намайг дарамтлаад авчихсан. Нөгөрт чи энэ зургийг чи үзүүлнэ. Тий, яг Би угаасаа хоригдсан байгаа надад өстэй айлах юу ч тэгээ чамаа гадаадад гараад ийм юм хийгээ явж байна. Өөрөө буцаагаад Дарамтлаж өгдөг юм шүү дээ чамайг. Тэгээ дарамтлуулгууд. За болио. Сайн уу байна уу гэж. Арай Бити тараагаа гэж. Харин өөрөө хараач. арай тэгээ сонсогчдын группээр чи 50 гэдэг дуусаа шүү. Йоо, тэгэл дуус Ардны хоорхон намайг чи ингэж явж байна гэдэг. Үгүй амьдрах гал нь шүү. Ардны хоорхон намайг чи ингэ алцганаа явж шүү гэдэг. Тэгээ дуусаа. Өөрөө дарамтлуулаад. Яг би үлдчих гээд байгаа аахгүй юу? Тэнд нэг мөөрийнхөө мөнгийг хийж чадахгүй байна. За чи Яг үгүй тэгээд байраа зараад өгцөн дээ шүү дээ. Гэрээс чи нөгж болно гэсэн шүү. би зүгээр мөрөөрөө заллангаа яшиг зүгээр. За одоо шүү дээ 3 дахь асуулт анжаа дээр очиж байгаа шүү заяа. За нэг гадаад баян хүнийг байгаа олгоод олчихсон. Олгоод ингээ олсон заяа. Олцсон. За яг ингээ онилцсон байгаа. Тэгвэл яаж хошгруулах вэ? За чаддаг бүхний хийн шүү одоо. За тэгнэ. За эхлээд ингэнэ. Би Photoshop дээр чи би давгүй шүү дээ, тэ. Тэгээд би одоо хамгийн хайртай нэг хүүхдээ чамаар овоглоно гэд Photoshop дээр төрсний гэрчлэгийг нэрээр чи ингээд солилцлоо гэдэг бүр ихтгэл өрөвчлөгийг жинхэнэ төрүүлнэ би. Photoshop-оор хуурамч гэрчлэгээ хийгээд ингээд чиний овогтой болсон шүү. Одоо ингээд чи үтээр дундаа ингээд хүүхдтэй бодлоо гэж илэглэн заяа. Манайхаа зулаа гэдэг хаягнаас хүсэл дэрвэл шууд репорт гэнэ. Тэр чинь намайг байгаа шүү дээ. Надар мэдж байгаа үстэй ерөөсөө. Тодорхой. зүгээр харин бити репорт хий. Хүлээж аваад сайн үгүй бич. Наад дүгч зүгээр сайн үгүй л ороод байна. Ингэн заяа. Би одоо ингээд юунаас Брэд Питтээс салсан чи битэрийн хооронд ингээд өмчийн маргаан дуусаагүй байгаамаа. Монакод байдаг нэг ийм хувийн эдлэн газар те
эдлэн газараа ингээд нэг миний нэр дээр шилжүүлж авах гээд. Тэгээ би Монако явах гэсэн чинь онгоцны пледний мөнгө байдгүй. Тэгээ тэнд очиод ингээ шүүхийн асуудал шийдчих юм бол одоо хоёулаа дундаа хөхтэй юм чинь тэнд амьдрын штэ. Чи над руу нэг ингээ онгоцны пледний мөнгө ихлээд явуулчихаа. Тэгэх юм бол би тэр асуудлыг дуусгаад мөнгөтэй болонгуудаа чамайг татаад авчиг гээл. Би гэрлэгийн бичлэгийг Ингээл тарихтэн шүү. гэрлэгийн бичлэгийг авах уу гэж хүн авъя гэж хэлээ. Номингийн бичлэгийг авах уу гэж авахгүй гэсэн. Солиотаар хоогш. За тэгвэл би зүгээр заллангаа яа. Заллангаа. Сайн уу байна уу? Заллангаа бишээ зүгээр л чи гоё заллуул. Тэрэн дээр харин. За чи яаж уурах? Намайг оюутан байхад 104.5-д Joshua Matilda гэдэг хөтлөгч нь байдаг байсан шүү дээ. Тийм үү? 104. Тийм штэ. 104 тийм үү? Тийм үү? Тийм штэ тэр Матилда ч сүлд нь ахаад гарч ирээ үсттэй. Matilda ч нөгөө нэг алуурчин Лёгийн Матилдаг яриад нэр юм уу? Мөн үү? Мэдгүй Аманда гэж асуусан штэ. Тийм бас тэрийг бас бичсэн байна. Амандаг нэс байна. Би одоо ингэ штэ. Тэр Аманда ч уулан гэрлээ шүү дээ. Гутлаа яриад байгаарай. За би штэ те нөгөө угаасаа эрэгтэй хүн болсон байгаа штэ те. Тэгээд яах вэ? Тэгээд би ч одоо ингээд цэргийн хүн байгаамаа. Тэгээд тэтгэвртэй гарсан. Тэгсэн чинь одоо ингээд дахир дутуу болсон. Тэгээд одоо ингээд нэг газараас очиж ингээд даатгалынхаа мөнгийг авах гэсэн чинь би энэ нэг газараас ингээд явж чадахгүй байна. Тэгэл нөгөө нэг сайхан хүмүүсийн нэг мэйл ирдэ штэ. Би тийм мэйл авч ирсэн байхгүй юу? Тэгэл тэр мэрийг ингээд бичээл тэгэл нөгөө анханасаа ингээд сайхан энэ чи амар гой дотны харилцаа үүсгэсэн байгаа штэ тий. Итгэл үнэмшил төрүүлсэн. Тэгээ одоо хоёулаа ингээд хамт танаа ингээд хотод очиж амьдрах хэрэгтэй байгаа юм чи ингээд мөнгөтэй болоод л очих хэрэгтэй байна. Тэгээд энэ мөнгийг гаргаж авахын тулд ихний ээлжин тэдэнд хүрэх хэрэгтэй байна маа гэл. Тэгэл тийм л юм аа бичсэн штэ одоо. За. Намаа. За би бол яг монгол хүн болж хувирын заяа. За. Тэгэнгүүт амар их малтай. За. Амар их малтай мянгат малчаа. Тэр надад маллаас өөр бэлэн мөнгө ерөөсөө байдаггүй. Тэгээ хоёлаа малаа би ингээ малаа явуулъя гээд тэгээ оронд нь над руу ингээ мөнгө шилжүүлээд байгаа чи гэдэг санал тавина. Малаа яаж явуулах юм? Малаа юу? Зүгээр ингээ камераар наашаа цаашаа явж байгааг нь харуулах юм уу? Тий. Тэгэл одоо монгол хүн мөнөөс ч гэсэндээ гадаад мадаад хүнээс ч гэсэндээ тэгэл залгуулаад одоо ингээ энэ Чи тэгээд мянгат малчин зулаа юм уу? Тий. Үшүш. Манай нэг сэргэлэн малчин нөгөө нэг Японд хүмүүст хон моно тэмээ өхөр мөхрөө ингэ. Тий, ер нь бол гадаадууд чинь заавал бинтээр навах шаардлага байхгүй. Энэ таны мал гэж сертификат өгчөл ер нь бол миний мал гэж бодож байхгүй юу? Тий. Тэнгүүтээ өвөл болонгод 107 нөгөөдөл чи өгөх нэ. Тэжээлийн мөнгө явуулаарай гэд мөнгө төгрөг авчдаг гэсэн. Тий, тэгэл угаасаа YouTube дээр байгаа мал нь хон мон тэмээ миний бичлэг үзэл энэ бүгдээрээ миний мал гэж хэлчихнэ. Тэгээ яг яах юм? Тэгэл мөнгө авна штэ хараа. Ингээ надад ингээд малнаас өөр юм байдгүй. Тэгээ энийг ингээд нүг ингээ явуулах гэхээр танил тал байхгүй болохоор би ингээд ганцаараа байд юм аа. Тэгээд чи хизээ нэгэн цагт ирэхээр мөнгөнийхөө оронд бэлэн мөнгөнийхөө оронд мал аваарай. Тэгээ мөнгө явуулаа л гэдэг ах юм уу те? Надтай урьж ирээд амьдраарай гэх юм уу чи бас? Амьдраарай. За тийштэй угаасаа амьдраарай гэхгүй бол болохгүй штэ. Тийштэй. Тэгэхгүй бол цаадуул чи тоохгүй штэ малаар явах вэ те? Тий. Тэгнь. Тий. Тэр амар хутлаа сонсогдож байна уу? Мэдэггүй. Би л авдаг над руу нэг мянгат малчин хүүхэн тэгж хүчээд байгаа юм бол бити хуцаа л гэдэг. Юу чи ийм догширцсан нөхдөд рүү хайцсан. Гэний юмнууд л олж авах нь. Яагаад догширцсан бэ? Би л биччихээ. Өөрөө малчгаа болсон юм. Энэ миний хамгийн гоё санаа байсан за. Яг болж байна. Яг бол чи ганцаараа тэг мөнгө явуулаач яа гэж. Яа говийн ганц айлын ганц хүүхнүүд те. Монгол хүн гэдэг чинь гадаад хүмүүс үү Монгол хүн байвал тэгээд жоохон тэгжсэн нь тэгээд нэг юм галзуурцаг мянгат болчих. Говийн ганц айлын хүүхэн гэж. Чи уг нь Монгол эрэгтэй хүн болоод гадаад хүүхнүүдийг л тархитах байсан юм да. Юу яавал нэр говийн ганц айлын үг гэвэл харин ирчүүдтэй яваа шүү. Тийм тийм. Би өөртөө говийн ганцаарцсан юм бихтэй. Яа. Тэгвэл харин би өөртөл бичиж шүү. Говийн ганцаарцсан юм бихтэй. Тэр ганцаарцсан байхаараа яадах юм? Орой болгон манай тоонд орж шар гэрэл орж ирдэг гэл. Тэгээд л би дөрөв хүүхэдтэй болсон. Говийн ганц айл шүү тий. Говийн ганц айл. Говийн ганц айл. Яа тэгээд говийн ганц айл сайн уу? Солиотой. Энэ өөхөө бас хэлэх юм уу?
тийш говийн ганц цайлыг. Улаанбаатар хотод Говийн ганцаарцсан эмэгтэй гэх. 17 цаг 42 минут болсон. Тэр чи амар худлаа хаяг штэ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Сэлэг тэнэгчээ. Silk Feminine Wash Шингэн сав хамтран ажиллаж байгаа. За энэ байна. Энэ нөө гэж инстаа айгуу гоё сэнгэнсэн гоё мэдрэмж төрүүлд юм бэлээ. Тэгээд та бас уугаж үзсэн юм уу? тэгсэн би чи эрэгтэй эмэгтэй хоёулаа Гэхдээ тийм ээ. Аа тий. Яаж гоё. Нэрнгээс нөө эмэгтэйчүүд л бичсэн болохоос чи эрэгтэй эмэгтэй бүх хүн хийгээд Тийм ээ, тийм ээ. Угааж өгсөн байх гэсэн. Чи Би хэнцгаа ахгүй. чи хосоогийнхыг угааж байгаа юм уу? Йоо ч тэ. Үгүй би л шууд тэгж байсан. Сэгсэг тийгээд хаар л уус угааж өгöd л. Сая нэг ууцтай өрөө наадуу ч маркетингийнхэн чинь сүлхий юм байна. Та ийм мэдрэмжтэйгээ яриараа гэдэг янз гоё угааж. Гэтэ анжгаа айгу зөв ярьж байна. Яг тэгэхээр зэрэг одоо жишээлбэл бид нэр ингээд юу гэдэг эмэгтэйчүүд ингээд өвтрэний өрөвсөлч гэдэг юм уу ингээд нэг юм янгийн гаралтай жижигхэн халдвар ч юм уу мөгөд зэр авчлаа гэж бод эмэгтэй нь ганцхан имчилгээ хийлгээд идэг. За эсвэл хоёлаа хамт эсвэл имчилгээ хийхгүй бол ингээд эргээл нөгөө нэг нүгш нь халдварлсан байгаа нь яг бактери дахиад халдварлаа штэ. Тийм учраас тэр ч утгаараа хоёулаа сайхан угаагаад яваа. Ганцхан эмэгтэй угаагаад аль тийм. Аа тийм. Ганцаархан угаах юм бол насаараа Silk Feminine Wash болно штэ. Хоёулаа угаах юм бол завсарлал нь надад ч бас. За дараа дахиад хэдэн сарын дараа нэг угаа идэр гэдэг ингээ явна штэ. Йоо гоё. За нэг угаач. За одоо завсарлаа. Юу буцаад Гол. Ааштай гэрлэж гисэн аймаа. За угаа. Одоо нэг орох угаач. Silk Feminine Wash. За юуш хамаагүй ойр угааж болохгүй заяо. Харин тийм. Тий яагаад тэгэхээр зэрэг эн чинь бас тэр чинь нэг юм pH орчин гэж байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ эн чинь байх ёстой бактерич гэж байгаа. Одоо бид нар ашигтай бактерич гэж ярьдаг. Тэнгүүт эн чинь хамаагүй хит их угаагаад байх юм бол нөгөө хамаг байх ёстой ням бактери чи устгаа хайчин. Тэгээд яг тэгэхээр эн чинь өөрөө антисептик байхгүй. Тэгэхээр ням бактери вирус мөөгөн цэцэрэг бичил биетийг устгах, тэдгээрийн өсөлт тархалтыг зогсоох үйлчилгээтэй гэсэн утгатай сайн уу гэвэлсэ. Гэхдээ биднэрт байх ёстой бактерийг устгахчна гэсэн үг. Тэгэхээр нэг 7 хоногт 2 удаа ч юм уу угаа. Та нар бол ер нь зүгээр энгийн усаараа л угаа. Ядаргаад. Үгүй ёстой болохгүй юм чи. За 7 хоногт 2 удаа хамт угаая. Тэ айгуу гоё сэнгсэн мэт. Гэлээ үр аймаа дуртай. Хамтугай тэгээд. Угаалта. Би огт яг гэртээ угаах гэсэн. Гэртээ очиж угаахаар болчихлоо. Угаалта яах вэ? Эмэгтэйг угаая гэж байгаа шүү. Харин тэгээд эмэгтэй хэрэг. Айгу хэцүү болчихлоо. Одоо яаж ч байхгүй одоо. Эмэгтэйгээр угаалч. Тэр говийн ганц айлын хүүхээ энэ байн гусанд орох боломжгүй энэ гэцүү штэ энэ хөдөө гадаа ч нэгээд яг ийм үедээ хэрэглээд явбал эвгүй өнөр танаар ганхаас бас сэргийлэх Тийм шүү. За За бүх юм сангуудаар байгаа. хаяа ирдэг хосоогийнхыг бас угаах нь байна штэ. ёо за эдгээр телевизэн мэдээллийн 7711 8710 82 66 55 83 66 55 85 66 55 гэдэг утсуудаар яг аль бие усныхын эмч төлөөлөгч нараас аваарай. За тэгээд бүх хэмжээний сангуудаар байгаа өө. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Silk Feminine Wash Шингэн сав хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо манайхаа За мөгигээс хариулчих. Чи яг нэг гол үндсэн юмда хариулчих. Одоо тэгээд санал асуулганд эрдэмэд нэг саналаа. Над руу одоо бүр ингээд плет явуулах гэдэг шүү дээ. Бүрөө. За. Чи ингээд чи намайг хуурж яргэн. Үгүй би жинхнээс ихтгүүлэхийн тулд би чамаас их мөнгө авахгүй. Чи хүрээ дээрээ над дээр хүрээ дээр. ёо чихээ хар утаа үгүй. Чи хүрээ дээрээ би тэгэхээр ослож билетийг явуулна. Нэг талын. Чи тэгэхээр эндээс авахлаар хямдхан байдаг юм аа. One way ticket явуулна гэж. Чи тэгэхээр ингэх хэрэгтэй шүү дээ. Үгүй эндээс авбал хямдхан байдаг юм а та мөнгөний ихлээ явуулчих. Би энэчнээс авчих юм. Харин нэрээ тэгж болох юм байна тий. Тийм шүү дээ. За. Одоо эрдэнэ занлаа нэгэндээ өөх цаг ирлээ. Хин хамгийн сайн рамаас заллагч болж чадах вэ? Мөги. Би бол гэрлэгч. Би юу? Би ч гэсэн мөгийг өглөө. Ярьснараа манайхаа. Ярьснараа штэ. Чи бодохгүй юу?
Илээ гэж авч байна. Яг үнийг номцсон сая дахиад Аач түрүү нөгөө нэг өдөр болгон нэг цэцэг гэхлээ. Аач зүр мөнгөө тоодод ихэлсэн шүү дээ. За арай иртэй. наад чи яг тэгээд чамд хэлэхэд за эхлээд аль байраа зарах уу гэж бодоод ихэлсэн. Аёо. За Санд асуулгын дүүн гарсан байна. За гурлаа мөгийг өгсөн шүү дээ те сандаа. За яг одоо манай лавыг 570 хүн үзэж байна. Чи хөө хийд өгчөө? би өөртөө өгсөн. Тинэкон. Йоо. За манай санд асуулганд 448 хүн оролцсон байна. Сайн байна. За хин хамгийн сайн романс залгигч болж чадах вэ? Дөрүүлээ өгөөд чи 111 хүний санал аваад 31% юм байна. Гэтэ хамгийн амар санаа бол мөөгийнхаас яхааргүй гарсан байхгүй. Тийм штэ. Тэр бүлтэй эмэгтэй Тийм үү штэ уулна. За анжгаа дээр 72 хүн өгөөд 21% юм байна. Над дээр 233 санаа өгсөн баг. Уурдаа наашгүй. Та гэхдээ амар л та. Эмэгтэй хүн байж эрэгтэй хүн бол шууд хүмүүсээс болж мэлээ тий. За 233 хүн саналаа өгөөд 38% санал авсан байна. Номер дээр 36 хүн саналаа өгсөн байна. 10% байна. За одоо яах вэ? Одоо ямар ч хэлсэн тэр саналаа өгсөн 233 хүндээ баярлалаа. Гэрлээ үтээр 7 жил би винийг арамаасдах гэж барахгүй. Энэ яг зэлтэй ороод ирлээ шүү. Яма. Юу бодоод өстө барахгүй юм байна. Хоноор бол өстө болохгүй юм шүү. За тэгээд сайжрууллаа. маш олон төрлийн романс залин явагддаг байдгаа гэдгийг бас ингээд маш олон гоё хувилбарыг бид хэд ингээд үзүүллээ шүү дээ. За манайха бэлэн хүн байдгаа. харууллаа шүү дээ. Өөрөө хөлж байгаа хөлсөөлж Одоо бүр яг ингэж хогсоход би л 2 үгтэй. Зүгээр нэг 1000 хэсэг болгоход нь уулзнаа чамтай яад нэг өдөрт нэг сарнаа явуулахад л орлоо шүү дээ. Орлоо. Хүлээгээ толч. өглөө босоод сайн уу миний гүнжүүхээ ихтэл уярч. Гүнжүүлээ. Аль байраа их зарах уу гэж бодоод ихлээд чирээс. Говийн ганцаардсан зулаа гэдэг нэртэй эмэгтэй болчлоо нөмөө гинэ. Йоо. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 7-ны даваа гарагийн яаран нэвтрүүлэг радион 3-р студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгаа гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Цэлэг Feminine Wash Шингэн Саван за мөн Angel Motors Mongolia хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3